та бүхэндээ түүхт 60 жилийн ойн баярын мэндийг бас дахин өргөн дэвшүүлье. Үнэхээр гайхалтай. Хорвоо ертөнцийн хүмүүний амьдралтай дүүцгүйц үн цэнтэй зүйл гэж үгүй битээ. Тэгэхээр өнөөдөр энэ танхимд хурамчулсан эрхэм хүндтэй донорууд та бүхэндээ энэ танхимд хурамчулсан цус судлалын үндэсний төвийн үе үеийн эрхэм хүндтэй ажилтан албан хаагчид та бүхэндээ уулзахтаа дүүрэн баяртай, учрахтаа төвшин жаргалтай, бум нарны гэр шиг дандаан сацарч, будгийн ус шиг дандаан оригдон бялхаж байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ аз жаргал эрүүлийн амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхний маань ажил үйлс үнэхээр ямар гайхалтай юм бэ? Та бүхэн маань энэ цагийн үнэхээр нэг эгэлгүй бааtruуд мөнөөсөө муу юм байна. Бахархаж байлаа, тайцны ард суугаад омгшиж байлаа, бараг л уйлхаа шахажээлаа. Шүрээ ихчийнхаа яриаг сонсоод, улаанхүү ахыхаа яриаг сонсоод, олон бас хамт ажиллаж исэн хүмүүсийнхаа дурсамж яриаг сонсоод, бас тэр гудмаар алхаж исэн, тэр л одоо ажиллаж исэн өрөө таслахаагаа хараад бас л сэтгэлд ингээд үнэхээр би энэ сайхан хамт олонтой нэгэн цаг үед бас хамтдаа ажиллаж исэн шүү дээ гэхэд бахархах сэтгэл үнэхээр төрж байлаа. За ингээд та бүхнийхээ өмнө энэ сайхан хамт олны бид бүхний бас бахархал болсон нэгэн эрхэм хүндтэй хүнийг бас урьхыг одоо хүсэж байна. Нэгэн насныхаа ухамсарт амьдралыг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэ сүүн замта ариун үйлсэд бас зориулсан Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан улаанхүү эмчигээ хүндтгэлийн тайзнаа хүндэтгэн урьж байна. Нийжгэнсэн халуун алга ташилтаар угтан авцгаая. Нас өгөхөөр чинь нөгөө шилээ авсан уу, шүдээ авсан уу гэдэг. За бид нар азтай хүмүүсүүдээ бас буянтай хүмүүсүүдээ гэж. Яагаад азтай хүмүүсүүдээ гэхээр бид нар чинь улс орныхаа 100 жилийг, эрүүл мэндийн салбарынхаа 100 жилийг саяхан цөмөөрөө тэмдэглэсэн. Одоо өнөөдөр энэ цусны албаны нэгэн жарныг бас тэмдэглэж байгаа, энэ гэрчин болж байгаа энэ 60 жилийг бүтээсэн энэ хүмүүсүүд бас азтай тэгээд үйлсэн буянтай гэж хэлэх гэж байгаа юм. Өнөөдөр бид нар 16 дугаар жарны үдгсэн болгоч туулаа ижил буюу 1963 онд манай улсад цусны алба бие даасан алба үүдээ нээж өрхөө татсны нэгэн жарныг энэ тэмдэглэхээр бид нар хуран цугларсан. Нэгэн жаран гэдэг бол 12 жил 5-тай давтагдсны он жилүүд. Энэ он жилүүдэд бид нар цагаан тал дээр шинэ албыг үүсгэн байгуулах гэж хүнд хэцүү замыг туулж ирсэн энэ сайхан түүх байдаг юм аа гэж. Ийм учраас өнөөдөр цусны албаны хөгжлийн түүх нь ард түмний эрүүл мэндийг хамгаалах, өвчтөнд эрүүлэнх, амьд дэвхийн жаргал бэлгэлсэн буянтай үйлс бүтээгчдийн түүх учраас бид бүхэн өөрсдийнхөө үйлсээр бахарх ёстой гэж ойлгож байгаа. Тэгэхээр бид нар цусны албыг үүсч байгуулсан, төв орон нутагт хөгжүүлсэн, өнөө хүрсэн албаны ахмадуудаа бүх цаг үеийн эм совлогч нар бүх хүмүүсүүдэд гүн талархлаа илэрхийлэн хийж байна. Энэ түүхэн хугацаанд эрх зүй, зохион байгуулалт, хүний нөөц, материалын байдлаар дэмжин тулсан төр засаг эрүүл мэндийн яамдаа бас талархлаа илэрхийлэх ёстой. Бидний байгуулагдсан цагаас гэлсэн дэмжиж тусалж байсан төрийн яамаас хамгийн сүүлийн үед бол хууль, төрийн бодлогыг батлуулахад хамгийн их идэвхтэй ажилласан эрүүл мэндийн сайд агсан активист Нэмдаваа, Монголын улаан дагмаа нийгэмдгийн ерөнхийлөгч Одон Чимэд энэ хоёр хүн тухайн үедээ ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх байсан. Энэ хоёр хүн энэ хуулийг батлуулахад маш их идэвхтэй оролцсон гэдгийг би бас энд гэрчийн хувьд хэлэх ёстой. За мөн төрийн бодлого,
засгийн газрын тогтоолуудыг батлахад тэр үеийн одоо сайд байсан Ганди, байнгын хорооны нийгмийн бодлогын байнгын хороонд ламба даргууд одоо байнгын хороонд даргахдаа хууль батлуулах, бодлого батлуулахдаа төвчжсэнээс гадна бас олон улсын тусдан дэмжлэг Азийн хөгжлийн банкны төслийг хэрэгжүүлэхэд хамгийн хүнтэй чухал хувь нэмрийг оруулсан ийм сайд зүйлээ та бүхэн сайн мэдж байгаа манай хүргэн. За дараа нь бол хүмүүнлэгийн үйлсэд зорилго нэгтэй манай тусны албаныг үүсэн цагаас эхлэн хамтран ажиллаж исэн улаан дагадмаа штам бас баяр хүргэнэ. За энд бидэнтэй хамт бидний бүтээгдэхүүнийг авч хэрэглэж хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж байдаг эмнэлгийн бүх байгууллагуудын эмч ажилтнаа бас баяр хүргэх ёстой. За өглөг үеийн дээд болсон ачтай, буянтай доноруудын төлөөлөл маань энд байж байна. Доноруудын ахмадын холбооных маань энд байж байна. Та бүгдээ бас гүн талархал илэрхийлэх ёстой. Та наргүйгээр цусны алба байхгүй. Тийм учраас та бүгдээ гүн талархал илэрхийлж энэ 60 жилийнхэн ойн баярын энд дээрээс хамгийн их хүндлийг хүлээх хүмүүс та нар шүү гэж хэлэх юм аа. За би 60 жилийнхэн энэ түүхийг одоо түрүүчийн номнууд дээр 10 жилээр дүгнсэн байдаг. Би энэ 3 багц байдлаар энэ цусныхаа албаны түүхийг авч үзье гэж бодож байгаа юм. Монголын эрүүлийн хамгаалахын нийт зохион байгуулалт Эрдэнэтэн академич Дэмбэрэл багш эрүүл мэндийн салбарын хөгжлийг томьёолсон. Энэ томьёол дотор бол 3 үндсэн үе шатаар авч үздэг. Тэгээ үүнтэй адилхан би энэ цусныхаа албаны энэ 60 жилийн түүхийг 3 бас багцаар авч үзэх гэж бодож байгаа юм. Нэгдүгээрт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе 1960-аас 1990 он. Энэ онд бол цусны алба үүс байгуулагдаж төв орон нутагт хүний нөөц, арга зүй, технологийн хувьд бүрэлдэн тогтсон шинэ зүйлийг бий болгоход амаргүй хэцүү. Энэ донор гэдгийг чинь ч ойлгохгүй, цус гэдгийг чинь зөвхөн хэрэглэхээс мэднэ. Зөвхөн нэгдүгээр үеийн цусыг хэрэглэн зөвхөн цус сүүлдэн амьдрал бэлгэлдэг гэдгийг ойлгуулах гэж хүн болгонд мос олон жил олон хүмүүсүүдийн хөдөлмөр бүрдсэн ийм он жилүүд байсан гэж. Энэ он жилүүд бол цуц сольж сэлбэх газрыг бактери шинжилгээний газрын корын тасагтай нэгтэж эрүүл ахуй халдварын судлалын улсын институтын харьяанд за цаашдаа эм хангамж улсын үйлдвэрлэлийн газрын харьяанд биологийн цусны үйлдвэр шинжилгээний нэртэй ийм олон дамжлагаар бид нар ажиллаж улс орныхоо өмнө 5 жилийн төлөвлөгөөг биелүүлэх гэж зүтгэгчнийхээ хүчинд манай энэ ахмадууд ихэнх нь 2-5 жилийн гавшгаач нар байсан. Ийм учраас энэ ахмадуудаа бид нар талархал илэрхийлэх ёстой гэж байна. Энэ 5 жилд энэ одоо эхний он жилүүдэд ажиллаж исэн манай захирал бол бас мэрэгдээр овгуулсан цусны шарав гэдэг доктор. Энэ хүндээ бид нар гүн талархлаа илэрхийлэх ёстой, хүндэх ёстой хоон гэж хэлдэг. За олон ахмадуудаа бид нар бүгдийг нэрж амжихгүй. За хоёрдугаар үе шатууд бол зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үе. Түрүүн киноноор гарлаа. Бид өхөн болвол энэ он жилүүдийг бол 90-с 2012-3 он хүртэлх он жилүүдийг бид нар зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үе гэж. Энэ үед бол бид нар дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын улаан дагадмаа, удаан хавиргаан сар нэгдгүүдийн холбоо, олон улсын цус хэлбэлтийн холбоос гарсан зөвлөмж, удирдамжийг үндэслэл болгож өөрийнхөө орны цусны албыг энэ одоо олон улсын төвшөнд хүрэх энэ одоо шаардлагуудыг нийлүүлэхэд тулд донорын хууль, цусны аюулгүй хангамж бүрдүүлэх төрийн бодлого ер нь одоо бид нар чинь бүс дотроо өөрийн гэсэн хуультай донорын өөрийн гэсэн төрийн бодлоготой ийм цөөхөн орны нэг байж хөгжиж чадсан. Нам засаг төр энэ анхаарлыг бидэнд тавьсан он жилүүд байлаа гэж. За ингээд бид нар бол энэ одоо бодлогын хэрэгжилтийн үед бол олон улсын дэмжлэг тусалцаа КОИКО, ЖАИКА, ТИКА гэх тийм ээ олон улсын тогтоох тэмцэх сүрээгийн төсөл бусад олон төслийн хөтөлбөрүүдийг бид нар хүлээн авч энэ одоо цусныхаа албыг орчин үеийн шаардлаганд хөгжүүлэх энэ төвшөнд хүрсэн он жилүүд байсан гэж. За 3 дугаар он жилүүд бол 1992 оноос хойш техник технологи чанар стандартын
шинжидийн он жил олон улсын түвшинд хүрэх зүтгэлтэй ажиллах он жилүүд байсан гэж би багцлж үзэж байна. Энэ он жилүүд бол одоо манай Эрдэнэбаяр захирлын гэлтгэл дэлгэнгүүрээр тусан учраас энд ярихгүй. За нөгөө талаар бид нар цусны албан ямар төвшин төрсөн бэ гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цусны албаны хөгжлийн төвшинг тодорхойлдог 6 үе шат байдаг. Бид нар эхний одоо 30 жилд бол 2-оос 3 дугаар үе шатанд ажиллаж байсан. Дараагийн одоо 20 жилд нь бол 4-өөс 5 дугаар үе шатанд орсон. Одоо 5 6 дугаар үе шатанд өөрөлдөл дэлхийн төвшөнд хүрч байна гэж манай засгийн тав. Одоо судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлээд энэ дэлхийн төвшний одоо хөгжлийг хангаж улам гүнзгийрүүлэх нь манай залуу эмч нарын үүрэг болж байна. За бид нар ахмадуудынхаа өмнөөс үг хэлж байгаагийн хувьд энэ он жилүүдэд тусны албаны олсон ололт амжилт тийм үндсэн шалтгаан нь тогтвол суурьшилтай ажилласан ажилтны эдлэх хувь өндөр байсан. Манай ахмадууд 20-оос 30 жил ажилласан. Энэ тэтгэврт гарсан ахмадуудын 60% нь 20-оос дээш жил ажилласан. 30-аас дээш ажилласан хүн 5-аас 6%. Тэгэхээр бид хүн ямар тогтвол суурьшилтай ажилласан байна гэх. Тогтвол суурьшилтай ажиллана гэдэг бол мэрэгжилтэн чанаржиж, туршлагажиж, мэдлэгжиж энэ одоо үнэтэй болсон хүчин болж чаддаг. Тийм учраас энэ одоо байгууллагын 30 жил, 50 жил, 60 жилийн ололт амжилтын гол суурь нь бол тогтвол суурьшилтай ажилласан болсон хүчнүүдийн өрөөгөө жимшүүгдийг хэлэх гэсэн юм аа. За тийм учраас одоо энэ тогтвол суурьшилтай ажилласан энэ ахмадуудаа бид нар цаашдаа яах вэ гэж. Тэгээ Оросын эрдэмтэн зохиолч Ойлег Викторович Мальцев ингэж хэлсэн байна л да. Хэрхэн давуу тал олж авах вэ гэж юу гэж. Ахмад төвөөсийг хүндэл энэ бол альва байгууллагын давуу тал олж авах гол хүч юм шүү гэдгийг дандаа санаж яваарай гэж. Тэгэхээр ахмад улсуудаа хүндэл тэднийг ашиглаж бай гэж. За нөгөө талдаа бид нар Японы ерөнхий сайд бидний сайн анд байсан Шизо Абе нэг үг хэлсэн байна л да. Ахмадуудын одоо урсгасан хөлс хүч хөдөлмөрийн үр дүнд манай орон өндийсэн, болсон, хөгжсөн. Одоо тэдний халамжлах цаг ирсэн. Өндөр наснууд бол Япон хүний хайр инрэл халамж хүслэх гавьяатай хүмүүс. Тэдний өмнө тулж байгаа асуудлыг бид хүн шийдэх төлөө байна гэж. Тэгэхээр бид бүхэн ч гэлээ гэсэн энэ ахмад ахмадуудаа одоо хүндэлж анхаарч тусаж дэмжиж байх үүрэгтэй гэдгийг бас хэлэх гэж байна. За ингээд цаг байгаа бол би зөвшөөрөх үү. Хамтран ажиллаж байсан орон нутгийнхаа ахмад олон жил ажилласан өөрөө 20-оос дээш ажилласан хүмүүсүүдийг нэрийн дурдмаар санагдаж байна. За Архангаа Нямсүрэн Бацөх, за Баян үлгийн Ардак Кинжэбек, Баян хонгорын Мягмурсүрэн Батсүрэн Сүрэнхүү, Булганы Туяа, Гой Балтайн Додгормаа Додгоржив Цэрмаа, Дархны Батсүрэн, Дорндын Дэлгэр Жаргал, Дорноговын Эрдэнэ Чимэг, Дундговын Инх хоёр Үлзий сайхан, Завхны Алтан Туяа Жаргал Бадам Дорж, Орхны Бадрал Сайнхүү Нэргүй, Өвөр хангаан Сэрчмаа Додгор сүрэн Ган Додгор Ням Додгор, Сүхбаатарын Уран сайхан Ариун цэцэг Цэрэн Дорж, Сэлэнгийн Сээлэхүү Тунгалаг, Төв аймгийн Дорж Готов Сэлмаа Од сүрэн, Увсын Баярхүү Төмөн Дэмбэрл, Ховдын Даваахүү Инхтуя Жаргал сайхан Цэцгээ Мөнгө Солонго, Хөвсгөлийн Бат сайхан Дэлгэр мөрөн Шүрэн Чимэг, Хинтийн Эрдэнэ сувд Мөнгө цэцэг Алимаа Хар хорны Додгор гэж энэ хүмүүсүүд бол дор хаяж 15-аас дээш жил ажилласан энэ цусны албыг хөгжүүлсэн одоо авч явж байгаа бас зарим нь гавьяаны хамаалтанд орсон ийм хүмүүсүүд. За нэрэн дурдаагүй ч гэсэн та бүхэдээ ахмадуудаа дахин энэ 60 жилийн баярын мэндийг хүргээд аз жаргал сайхан эрүүл бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа.
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Улаанхүү танд урт насалд удаан жаргаараа гэд аз жаргал эрүүлийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Одоо хүндэтгэлийн тайзнаа цусан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хамтран ажилдаг эрүүл мэндийн байгууллагыг төлөөлж бас мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн хүндэтгэлийн хоймроо Монгол Улсын төрийн сойрхолд хүний гавьяат эмч эргэтэн шилжүүлэлтийг суулгах төвийн зөвлөх эмч андгаах ухааны шинжилгээ ухааны доктор профессор Сэргэлэн эмчигээ их хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэн өрье. За энэ сайхан хүндэт эндэр дээрээс өнөөдөр цусны алба байгуулагдсан 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа үе үеийн одоо цусны албанд ажиллаж байсан эрхэм хүндэт хамтран ажиллагсад за мөн одоо энэ одоо байгууллагад гол үүрэг гүйцэтгэдэг эрхэм хүндэт донорууд та бүхэндээ одоо хязгааргүй баярлж байдгаа хэрэглэгч байгууллагын өмнөөс ялангуяа одоо сүүлийн үед нэвтрээд байгаа эргэтэн шилжүүлэн суулгах өндөр технологийн одоо төлөөлөл болж үг хэлж байгаагийн хувьд та бүхэндээ хязгааргүй их баярлж авдгаа юуны өмнө илэрхийлье. Тэгээд ер нь бол цусан бүтээгдэхүүнгүйгээр Монголын ангах ухаан хөгжих ямар ч боломж байхгүй. Тэр тусмаа эргэтэн шилжүүлэн суулгах энэ алба бол хөгжих ер нь боломж байхгүй. Та бүхний одоо хөдөлмөрч хичээнгүй ажил өдөр шөнөгүй зүтгэж ажилладаг ажиллагаа мөн одоо энэ хүндэт эрхэм хүндтэй доноруудын минь ач буйнаар бид өнөөдөр Монгол улсад элэг шилжүүлэн суулгах өндөр технологиг нэвтрүүлээд 10 гаруй жилийг үзэж байна. За энэ одоо хэцүү ажлыг хийж явах хугацаанд бидний хамгийн дотны нөхөр бол одоо үнэхэрийн цусан бүтээгдэхүүнийг бэлдэж өгдөг цус сэлбэлтийн үндэсний төв за мөн одоо эрхэм хүндэт донорууд маань байдаг. Энэ хугацаанд бид нар үндсэндээ бол 1800 гаруй нэгж цусыг зөвхөн одоо улаан хэс. За тэгээд дээр нь үүнтэй тэнцвүүц хэмжээний ойролцоогоор штэ. Цусан бүтээгдэхүүнийг бол бид нар авч хэрэгэлсэн байна. Өнөөдөр бид нар 220 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж Алтан амийг нь аварсан энэ сайхан үйлсийг бүтээхэд та бүхэн минь гол үүрэг гол гавьяа байгуулсан шүү. Ингээд бол бас их олон үг хэлээд яг уу ковидын хүнд үед ч гэсэн та бүхэн минь бидэнтэйгээ хамт зогсож энэ үед бид нэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм аа. Тэгээ манай элэг шилжүүлэн суулгуулсан донор реципиентүүд маань надаар дамжуулж Монгол улсад цусны алба үүсч өгсөний түүх 60 жилийн он баярын мэндийг хүргэе. Төрийнхөө сүлдэнд залбирч түмэн заяага хууль болгон дээдлж төрсөн бие аврагч ачлал буянтай эрхэм хүндэт донорууд та бүхэндээ баярлалаа гэсэн ийм одоо талархлыг манай эргэтэн шилжүүлэн суулгуулсан донор реципиентүүд маань бас надаар дамжуулж ийм талархал өгүүлсэн юм аа. Ингээд энэ албанд одоо нойргүй зүтгэж хоёргүй сэтгэлээр ажилдаг нийт албан хаагчид болон донорууд та бүхэндээ талархсан баярлснаа илэрхийлээд энэ талархлыг бас Эрдэнэбаяр даргадаа дамжуулан өгье. Ингээд ажлын амжилт, урт нас, эрүүлэнх энэ одоо дэлхийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол Улсын төрийн сойрхолд хүний гавьяат эмч Сэргэлэн эмчтэй хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Их хүндэтгэлийн тайзнаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бурмаа таныг хүндэтгэн урьж байна. За сайн байцгаана уу. Та бүхэндээ баярын мэндийг хүргэе. Улсын нэгдсэн төв эмнэлгийн сүлд доо Бац сүхийн аялгаа цэрэн донд вишүүлэг эмчийн алдар дууга та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж уламжлая.
эзэн нь бодсон өөрөшөө дэмжээ бахархан дуулаа өөргөсөн танараг та эзэн нь бодсон өөрөшөө дэмжээ бахархан дуулаа амгах эрдэмийн шимиг хүртсэн нарт бүхнийхээ хайрыг улаасан амьдын жаргалын аврагч болсон ачтай имчээ бахархан дуулаа амьдын жаргалын аврагч болсон ачтай имчээ бахархан дуулаа төрсөн бие түмэндээ зориулсан түмний содсаар зүрхэн цагласан хамаг олонныхоо итгэдэг хүлээсэн халамжт эмчээ бахархан дуулаа хамаг олонныхоо итгэдэг хүлээсэн халамжт эмчээ бахархан дуулаа ачтай эмчээ бахархан дуулаа сайхан байлаа. Баярлалаа. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ардын дуучин бурмаада уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Одоо хүндэтгэлийн тайзнаа хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал анагаах ухааны доктор дэд профессор Эрдэнэхүү таныг хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэн урьж байна. За та бүхнийхээ өнөөдрийн амгалан галтрын та бүхний баяр дээр бас хүрэлцэн ирсэндээ эрүүл мэндийн яамны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болсон манай ангийн хамт олон маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд бид бүхэн хамтдаа мэдлэгээ өргөхөөр хүрэлцэн ирсэн юм аа. Тэгээд за тэгээд энд сууж байгаа бүхий л хүмүүс бид бүгд нэгэн хүн холбоогоор холбогдсон гэж ойлгож байгаа. Бид бүхэн хүний амь насыг аврахын төлөө, эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа хажуугаар цус гэдэг энэ ид шидтэй энэ хүний биеэр уурсдаг энэ зүйлээр холбогдсон гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр сууж байгаа энэ ахмад донорууд болон гавьяатай энэ донор хүмүүс одоо тэр амьдралыг тэтгэж судсаар урсж байгаа тэр шингэнээс нь бид бүхэн нэгэн хэсгийг татаж авч нэгэн хэсгийг энэ үйлдвэрлэлд оруулаад үйлдвэрлэлд оруулахдаа олон төрөл болгоод олон төрлийг аюулгүй болгосныгоо бид бүхэнд эмнэлгийн байгууллагт хүргэж ирснээр эмнэлгийн байгууллагт ирсэн тэр цусан бүтээгдэхүүнээр нь бид бүхэн олон хүний амийг аврах шин бүлээн урсгалыг тэр хүний бие дахин бий болгох ийм гавьяатай үйлийг хийдэг. Бид бүхэн хамтдаа нэгэн хүн холбоотон гэдэгтэр бид бүхэн бахархаж байна. Та нартаа бас баярлж байна. Тэгээд өнөөдөр энэ эрхэм үйлийг хийх аз жаршаантай энэ мэргэжлийг сонгосон бид бүхэн хамтдаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа. Энэ олон хүмүүс та бүхэн мөн эрүүл мэндийн салбартаа тусч ажиллаж байгаа. Энэ донор өөрийнхөө эдисээс бид бүхэндээ зориулж байгаа. Энэ олон хүнд зориулж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчлэгийг чанартай болгох, хүртээмжтэй болгох энэ үсэд өөрийн хүч хөдөлмөрийг зориулж
ажиллаж амьдарч байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд цусны албан маань улам бүр хөгжөөрэй. Цусны албан маань шинжлэх ухааны дэвшилт, шин технологиудыг улам бүр өөртөө шингээж ажилласаа гэж хүсэж байна. Тэрнийхээ үр шимийг Монголын ард түмэн хүртгээс гадна энэ салбарт ажиллаж байгаа олон хүмүүс маань мөн хүртэж ажилласаа гэдгийг хүсэж байна. Ингээд та бүхэндээ баярын мэнд хүргье. Баярлалаа та бүхэндээ. За тэгээд төмрөө дарга. Эрдэнэ хоёр даргыг тайзнаа урьж байна. Эрдэнэ хоёр дарга маань манай ангийн дарга байгаа. Тэгээ өнөөдөр уулын дарга үгээ хэлдэг. Тэгээд өнөөдөр хамгийн олон одоо цусан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг 1-р эмнэлэг, 3-р эмнэлэг, хавдар судлалын үндэсний төвгээд энэ байгууллагуудыг төлөөлж хэлж байна. Өнөөдөр манай хавдар судлалын үндэсний төв гэхэд цусан жүжиглэгэндээ 108 одоо өнөөдөр гэхэд 109 дэх элэг шилжүүлэн суулгах хагалгаа маань хийгдэж байна. Тэгээд энэ болгонд олон хүний амийг аврахад цусан бүтээгдэхүүний ач холбогдол гэдэг бол асар өндөр. Тийм ч учраас бид бүхэн та бүхэндээ хавдар судлалын үндэснийхээ төвөөс бас төвийн өмнөөс тэр олон эргэтэн шилжүүлж амьдарч байгаа амьдралын чанар нь уртсж байгаа амьдралын нас нь уртсж байгаа тэр хүмүүсийн өмнөөс дахин талархлаа илэрхийлье. Баярлалаа та бүхэнд. Эрдэнэ түүний амь нас эрүүл мэндийг сахин хамгаалж идэг цагаан нөмрөгт эрхэм хүндтэй эмчнэр баатруудтай бас хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Ингээд Монголын маань бас ингээд нэр нөр болсон, Монгол түмний маань бахархал болсон энэ сайхан олон сайхан эмчнэрийг ингээд нэгэн дор тайзнаа харахад бол их бахархалтай сайхан байна. Та бүхэндээ аз жаргал, эрүүл амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хүндэтгэлийн тайзнаа өнөөдөр бас түүхт 60 жилийн ойн энэ эрхэм хүндтэй хүндэтгэл ёслолын үйл ажиллагаан дээр Монгол түмний маань бахархал болсон сайхан уран бүтээлчд хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхнийхээ өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин Хийлч Дэлгэр цэцгийг хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэн өрье. За сайн байцгаана уу. Ингээд энэ сайхан гэрэлтэй өдрийн халуун мэндийг хүргэе. Тэгээд миний би бас хувийн зүгээс болоод хавдар судлалын үндэсний төвийн одоо элэг шилжүүлэн суулгах тэр хамт олноос ирж байгаа ийм аядууны мэдчилгээ байгаа юм шүү. Ингээд хамт олонд нь хамгийн сайн сайхан бохныг хөвсөд энэ үнэхээр том буянтай ажил шүү. Миний ээж 87 та хөвшин сайхан бас дунд чимгүй хугалжаа тэгээ хагалгаанд ороход бас л цус хэлбэл ямар том буян болсон гэдгийг өөрийн биеэр бид мэдэрч явдаг учраас үнэхээр энд хүрэлцэн ирсэн настан буурлуудаа болоод үеийн үед энэ байгууллагад ажиллаж байсан бүхий л сайхнуудтай зориулаад алдарт хинтийн өндөр болоо та бүхэндээ зориулъя. Баярлалаа.
За маш их баярлалаа. Ингээд манай дууныхаа жоохон хөгжмөө гоё өчгөрөө. За нэг юм бид нар чинь техникийн хүмүүс чинь ингээ яг ингээд баригдаад байдаг байхгүй юу? Чи тогломоор байдаг те. Тэгээ сэтгэлдүүдэд дахиад нэг юм сайхан хуучвал ирсэн юм чи нэг дуу тоглочихъя гэж бодож байна. Жалам хар гэж сайхан аялгаа байдаг те. Энэ өдрийг сайхан эхлүүлье гэж бодож байна бүгдээрээ. Миний хувьд бол хийж байгаа учраас. За ингээ бүгдээрээ гоё алгаад шаад. Алгаад чи хүний биед маш их хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгээ цусны хэрэглэлд маш хэрэгтэй гэж байгаа. Тэгээд манай техникч жаа хөгжмөө өгчихдгөө. Шөөж хөнгөч. Баярлалаа.
хүргэе Монгол Улсын гавьяат жүжигчин Алдарт хийлч дэлгэр цэцэг. Дэгидээ уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Үнэхээр гайхалтай да. Ингээд жалам харын аялгау ишгэлэхэд Монгол түмний ёстооныг бид нар нэг ярьдаг шүү дээ. Ингээд нэг цус буцалдаг гэж Монгол түмэн үнэхээр нэг юм цог хиймэртэй ард түмэн жалам харын аялгау 60 дамн игшгэлдэгэ. Яг л тэрэн шиг өнөөдөр бас 60 жилийнхаа түүхийг баримтгэлж байгаа энэ сайхан цоглог, золбоолог хамт олон ёстой нэг өнөөдөр нөгөө жаргалтайн дэлгэрэн дуулаад өнөөдөр та бүхэн амжилт бүтээлэн одоо бас багтаад өнөөдөр бас энэ хамт олон бас сайхан баяраа тэмдэглэж баярлнаа гэдэгт бас итгэлтэй байгаа.